Аппликейшнаа татаад бүртгүүлсэн шинэ хэрэглэгчдэд зориулаад аппликейшн ашиглах тухай товчхон мэдээлэл хөрвүүлж байна. За хамгийн ихний ээлжинд энэ дээр байгаа үлдэгдэл зэсэн дээрээ дараад засах гэдэг дээр нь дараад өөрт байгаа нийт мөнгөнийхөө үлдэгдлийг оруулж өгнө. За өнөөдөр надаа 360 сая төгрөг байлаа гэж бодоход 360 мянга гэж оруулаад хадгалах товчд арчхад за үлдэгдэл дээр шууд ороод ирнэ. За үүний дараа үлдэгдэл бүртгэсний дараагаар гарч байгаа орлого зарлагуудаа бүртгээд явна шүү манайхаа. За орлого дээр даръя. Орлого дээр дарахад цаанаасаа өгсөн 4 төрлийн орлого харагдаж байна. За өөрийн хүсснээр бүх энэ төрлүүдийг засаж устгаж нэмж болно. За хүүхдийн мөнгө хэрвээ авдаггүй айл байх юм бол хүүхдийн мөнгө гэдэг дээрээ дарж ороод засах гэсэн лөө дараад за хүүхдийн мөнгө авдаггүй магадгүй байраа түрээслүүлээд түрээсийн орлоготой айл байж болно тийм ээ. Тэгвэл утгын түрээсийн орлого гэж бичээд за энэ дээр тэмдэгт дээр байшингийн эможи сонгочих. Засах гэд ингээд дараад за хүүхдийн мөнгө байсныг түрээсийн орлого гэж хадгалчихна. За шинээр мөн төрөл нэмэхтэр дараад өөрийн хүссэн төрлөө нэмж болно. За энэ дээр бэлэг гэж болно. Бид нар бас их бэлэгний орлого бас ер нь айлуудад орж ирдэг штэ тийм ээ. Тэгэхээр ингээд магадгүй бэлэг гэдэг ингээд төрөл нэмж болно. За зарлага руу орлоо. За зарлагын төрлүүд бол бас цаанаасаа ингээд эдгээр нийт айлуудад гарч болохоос бүх төрлүүд өгөгдсөн байна. За жишээ нь эрүүл мэнд гэдгийг засъя гэх юм бол дарж ороод засах гэдгийг тэр дараад за энийгээ за тээвэр карго ч юм уу те за ерөөс яг өөрийнхөө гэр бүлийн хэрэгцээнд тохируулаад хүснээрээ засаж устгаж нэмж асч өөрчлөх бүрэн боломжтой байгаа. За тэгвэл одоо хэдүүлээ орлого бүртгэж үзье. За өнөөдөр надад 780 сая төгрөгийн урьдчилгаа цалин орлоо гэж бодъё. За 1-р сар урьдчилгаа гэд ингээд хадгалах дарч. За тэгэхээр саяны миний бүртгэсэн бүртгэл маань орлого дээр ороод ирнэ. За мөн үлдэгдэл дээр ороод ирнэ. За үүний дараа зарлага гаргасан байна гэж бодъё. За хүнсэнд би 75 сая төгрөгөөр гурил будаа гэртээ авсан байна гэж үзье. За энэ дид ангилал гээд гурил будаа нэмэх гэсэн байгаа. За тэгэнгүүт энэ дид ангилал дээр манайхаа ингээд нэмэхтээр нь дараад өөрсдөө хүснээр одоо энэ чинь хүнс учраас за мах гэдэг дид ангилал нэмж болж байна. За цагаан эдээ сүү жимсэн гэд тэ ингээд хүнсээ та хэд маань ингээд өөрийн хүсснээрээ ингээд дид ангиллаа ингээд нэмээ явчихна. За миний хувьд бол гурил будаа авсан учраас гурил будаа гэдэг дид ангиллаа сонгоод хадгалах дарчна. За тэгэнгүүт зарлага дээр хүнс 75 мянгаыг гараад ирнэ. Үлдэгдлээс минь хасагдсан байгаа. За зарлага руугаа хүнс гэсэн 75 мянга руу би дараад оръё. За тэрний дээр харагдаж байгаа түүх гэдээ дарах юм бол за ямар ангилалд хэдэн төгрөгийн нийт зардал гаргасан байна. Ингээ харагданаа. Гурил будаа гэд ингээ дахиад дараад орвол 1-р сарын 13-ны өдөр 75 сая төгрөгөөр гурил будаа авсан байна гэд ингээд маш нарийн гоё дэлгэрэнгүй харагддаг. За энэ доор мөн адил сүүлийн бүртгэлүүд гээд ингээд 2025 оны 1-р сарын 13-ны өдөр 780 сая төгрөгийн орлого орсон байна. 75 сая төгрөгөөр гурил будаа авчээ хүнсэнд ингээ гараад ирнэ. За тэгээд нэлээд урт бүртгэлүүд авах юм бол энэ бүгд гэдэг рүүгээ дараа орчвол доош нь ингээд бүгд урсаад ингээд харагддаг байгаа шүү манайхаа. За тэгэхээр ерөнхийдөө аппликейшн ашиглалттай холбоотой ерөнхий зааврыг орууллаа. Та хэд маань видеого зогсоож жоод дагаад хийгээрэй. Бүгдэнд амжилт хүсье.